Сайн байна уу жүжигчтэй өнөөдөр 3 сарын 27-нд би Поланд улсын Жүүн хил болог Мадика гэдэг бомб дээр ирсэн байгаа. Энд болохоор Украинчуудын одоо дөрвөгчийн одоо энэ цаваа бол энээр хамгийн их явж байна гэж. Тэгээд өдөрт 8,000-аас 12,000 хүн бол тогтмол Украинаас ирж байгаа. Ирж байгаа хүмүүс дотор ихэнх нь жоохон хүүхдүүд, насанд хүрээгүй хүүхдүүд, бүсгүйчүүд одоо тэгээд настай хүмүүсүүд байгаа гэж байна. Тэгээд залуучууд болон эрэгтэй одоо насанд хүрсэн хүмүүс бол ерөөсөө баг нэгийг харагдахгүй. Эндээс бас зарим хүмүүс нь бочиж байгаа, зарим украинчуудаас гадна сайн дурынх нь бас Украин руу очиж байна. Тэгээд очиж байгаа хүмүүсийн дотор болохоор зарим нь Украинд очиж Оросын цэргүүдтэй одоо тулалдах зорилготой очиж байгаа хүмүүс ч бий. Тэгээд ихэнх хүмүүс нь болохоор тусламжаар сайн дураасаа очиж байгаа. Тэнд одоо өмдөг одоо хоол хүнс очиж сонор юу болгоноор одоо туслахаар одоо тусламжаар очиж байгаа хүмүүс бас зөндөө байгаа. Энд болохоор яг улс улсаас ирсэн сайн дурын хүмүүс болон улс улсын тусламжийн одоо ховчис хонор тан одоо хоол хүнс зэрэгээр одоо байн тусалж байгаа. Бидний мэдээллийг хүлээж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Арсланаас мэдээлж байна.